Сайн байцгаана уу? 5 Minute Chinese тавтай морил би Бэлгүн багш байна. За гэгээгийн зүгээс та бүхэндээ зориулаад та бүхэндээ гэдэг нь дунд шатны суралцагч нартаа зориулаад хятадлынхаа дуудлагыг сайжруулах богино хичээлүүдийг бэлтгэсэн байгаа. За тэгэхээр энэ хичээлийг яаж хийх вэ гэхээр эхлээд манай зүгээс бэлтгэсэн богинохон текстийг утгыг нэглээ ойлгодог болсныхаа дараа багадаа 15-аас 20 удаа чанга дугаар уншиж байгаарэ. За энэний давуу тал нь бол маш олон. За мэдээж дуудлага яагаад сайжирдаг юм бэ гэхээр хүний яг энэ тухайн хэлний амны хэлний булчин гэж байдаг. Тэрийг хэдүүлээ ажилуулж байгаа. Тэрнээс гадна олон дахин ер нь чанга дугаар уншсанаар тухайн хэлнийхаа үг хэллэг болон дүрмийн бүтцийг их сайн далд хумсартаа тогтоож авдаг ийм давуу талтай байгаа шүү. Энэ нөгөө талаар юу болдог вэ гэхээр ярихын суурь болж өгдөг. За тийм ингээд эхний хичээлээ хэдүүлээ хамтдаа үзье. За 怎样培养孩子的注意力呢гэж байна. За хэрхэн яаж 培养гэдэг нь хөгжүүл сайжруулах вэ? Юу вэ юм бэ гэхээр 孩子的注意力гэдэг нь анхаарал төвлөрөлт. Тэгэхээр хүүхдийн анхаарал төвлөртийг хэрхэн сайжруулах вэ гэхийг ингэж хэлэх нь тийм ээ. 首先юун түрүүнд 家长要给孩子安排一个安静的小环境，给孩子个人活动的空间гэж байна. За тэгэхээр юун түрүүнд бол эцэг буюу асран хамгаалагч нар нь хүүхдтэй бэлдэж өгөх хэрэгтэй нэгэн чимээгүй жижиг орчныг. За мөн өгөх хэрэгтэй хүүхдтэй 个人活动的空间гэдэг нь ганцаараа байх орон зайг гэж байна. За 活动дангаараа болохоор ер нь үйлдэл энэ гэсэн үг шүү дээ тий. Хөдлөх энэ гэсэн утгатай. Гэхдээ яг ганцаараа байх гэдгийг 个人活动的гэж гаргаж байна. Яг энэ л нөгөө хэлний сэтгэлгээ гэдэг юм чинь байдгийн оршдог шүү. Тэгэхээр манай эд сайн анхаараарай. За дараагийнх нь 另外在孩子专心学习时家长不要随便打扰，应在孩子学习完后再提出要求гэсэн нэлээд урт өгүүлбэр байна тийм ээ. За 另外гэдэг нь түүнчлэн хүүхдээ анхааралтай хичээл хийж байх үед нь бол асран хамгаалагчд нь битгий дураараа саад болж байгаарэ. Ин буюу ингай тийм ээ. Тэг хэрэгтэй яах хэрэгтэй вэ гэхээр хүүхдээ хичээлээ хийж дуусныхан дараа санал хүсэлтээ сая тавих хэрэгтэй шүү гэсэн ийм утгатай текстийг хэдүүлээ унших нь байна. За ингээд 请跟老师一起朗读吧。怎样培养孩子的注意力呢？首先，家长要给孩子安排一个安静的小环境，给孩子个人活动的空间。另外，在孩子专心学习时，家长不要随便打扰，应在孩子学习完后再提出要求。